дээр өнгөрсөн 2016 оноос хойш бол эрх баригчдын янз янзын хулгай улгаарсан л да. Ковидын хулгай, төсвийн хулгай, ногоо автобусны хулгай, нүүрсний хулгай, аптекийн хулгай, янз янзын хулгаанууд гарсан. Жишээ нь нүүрсний хулгай 44 их найд төгрөгийн хохиролтой гэдэг нь үнэн байхгүй да. 2019 оноос өмнө цагаан хад ганц модны хооронд 29 км газарт нэг машин нүүрсийг 3 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсан чинь яг тэр ковидын үеэр 120 сая төгрөг болгож жагаад баахан хулгай хийсэн байхгүй. Жишээ нь өдөр 600 машин 120 сая төгрөгөөр тээвэр хийгээд ингээд явхад 44 их найд төгрөг чинь нэг жил 8 сарын дотор болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр жишээ нь одоо цоошин давхар зэргүүлтэй нүүрсний машиныг 360 сая төгрөгөөр худалдаж аваад банкнд нь салиархтураа салиарх нь дуусаагүй байж хат 3 өрөөс хийгээд 360 сая төгрөг олж чадаа шүү дээ. Энэ одоо юмыг бол одоо бүгдээрээ дээр дооргүй бүгдээрээ нэлж байгаа ингээд хийцгээсэн. Тийм учраас энэ дээр одоо маш хариуцлагатай ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Тийм учраас нүүрсний хулгааны талаар ямар асуудал яаж дэвшүүлж тэр одоо их мөнгийг зөрчүүлсэн асуудлыг яаж шийдвэрлэж байгаа юм бэ гэдгийг бас Таштавадраас асууя. Ер нь бол эрх баригч нар бол энэ хитгэхийг хавилгажуулж байна. Ер нь Ленины нэг ном байдаг шүү дээ тийм ээ. Нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэдэг энэ ийм зарчмаар ажиллаж байгаа. Жишээ нь 2016 онд сэж зөвшөөрлийг хилийн зэрэгт автоэврийн гууж энийг бичүүлээд байж байгаа ч гэдэг тийм хэрэггүй бичгүйсэн тэр бичгийг өнөөдөр 20 сая төгрөг болсон. 2 сая төгрөг болоод 20 сая төгрөг болгоцсон байна. Даалт хэлбэрт орцсон. 9,000 машин сэж зөвшөөрлөө нэг удирд авахд 100 гаруй тэрбум төгрөгийн авилгалын юм тэргээр явдаг гэж яригдаад байгаа шүү дээ. Даалт хэлбэрт орцсон ингэж байж. Тийм учраас энэ дээр бас тодорхой арга хэмжээнд авах хэрэгтэй. Зарим хүмүүс тэр бүтээмжийн менежерийг шүүмжлээд байх шиг байгаа. Жишээ нь Гашуун Сүхбаатарын төмөр зам дээр өнөөдрийн байдлаар 800 гаруй хүн ажилдаг, дээрээс нь 100 гаруй хүн гэрээгээр ажилдаг, 900-аад хүн ажилдаг, 950-аад хүн ажилдаг. Тэгээд сарда 7 хоногтой гав ганцхан тээвэр хийдэг. Тэр их олон хүмүүс тэгээд 180 хүн Улаанбаатар хотод энэ одоо захиан дээр ажиллаж байдаг. Ийм л замбраагүй тэгээд тэр хүмүүс ерөөсөө сонгуульд ажилласан хүмүүсээ бүгдийг одоо төрийн эмчийн компанид руу тавьдаг ийм л схемийг одоо өнгөрсөн хугацаанд хийлээ. Тийм учраас тэр бүтээмжийн менежерүүдийг авч тавьж тентхийн одоо болохгүй бүтээхгүй байгаа юмыг бас энэ хамтарсан засагт орсон арилсан намд тодорхой хэмжээгээр одоо биднэрт мэдээлэл өгсөний үндсэн дээр бид нар цаашдын арга хэмжээг энэ хамтарсан засгийг авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээ энэ болгоныг одоо ингээд нэг янз янзаар ярьдаг. Тэгээ энэгээр далимдуулаад цаашаа ингээд засгийнхаа үйл ажиллагаанд бас нэг дэгээ тавих гэж оролддог ийм одоо ардын намын гишүүд бас байна шүү гэдгийг хэлээ. За 2022 онд нүүрсний их тодголтой хэргийг одоо гарсан. За энэ хэргийг шалгах ажлын хэсгийг Монгол Улсын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын тушаалаар цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, орхитой тэмцэх газрын мөрдөн шалгах хэлцүүд хамтарсан ажлын хэсэг гараад ингээд ажиллаж байна. За энэ дээр нийтдээ 103 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасанаас одоогийн байдлаар бол 17 хэрэг шүүгэн шилжиж 14 хэргийг нь бол хэрэгсгүй болгож за нийтдээ одоо бол 44 хэрэг одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийтдээ бол одоо шүүхээр шийдэгдсэн 17 хэргээс улсад 34 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд 11 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө битүүмжсэн байдалтай ингээд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.